Юу яцгаана? За өнөөдөр хэдүүлээ хувьсагчд болон тоотой хэрхэн ажиллах талаар үздэсгэ. За би та бүхэнд өмнө хэлсэн манай C хэл маань нэлээд доод түвшинд ажилладаг болохоор хувьсагч зарлах, хувьсагчтай ажиллах зэрэг баг зэрэг анх харахад бол жоохон хэцүү. Тийм болохоор энэхүү хичээлийг баг зэрэг ойлгохгүй байсан ч гэсэн та бүхэн дараагийн хичээл ороод ирэхээр ер нь ойлгоод явчихна гэсэн үг. За эхлээс өмнө би хувьсагчийн талаар баг зэрэг тайлбарлая. За хэдүүлээ 10 жилдээ болохоор хувьсагчд гэж X, Y, Z ч юм уу те. За Y дээр нөхөн Z тэнцүү X бол X-ийг болоор ч юм уу нэг иймэрхүү байдалтай үздэг бол програмчлалын хэл дээр болохоор хувьсагч нь баг зэрэг өөр. Ерөөдөө би X гэдэг хувьсагчд 5-ыг өгчлөө. Тэгээд тэр дараа нь X-игээд ерөөдөө утгыг өөрчлөн үү, ашиглан, нэмнүү хасна уу ерөөс хамаагүй. Зүгээр л би тэрхүү хувьсагчийг ашиглаад утга оноогоо л орчно гэсэн үг байхгүй. Тэгэхээр ямар нэгэн тийм хэцүү зүйл бол байхгүй. За тэгэхээр програмчлалын хэл дээр олон төрлийн хувьсагч байдаг. Програмчлалын хэл болгоноос хамаарат хувьсагчийг зарлах, мөн ашиглах нь баг зэрэг өөр байдаг. За манай C-ийн дээр болохоор маш олон төрлийн хувьсагчийн төрөл байдаг. За жишээлбэл бүхэл тоо, бутархай тоо, тэмдэгт мөр, тэмдэгт, эерэг бүхэл тоо, сөрөг бүхэл тоо ч юм уу те маш олон төрөл байдаг. За би хамгийн анх болохоор нэг жишээ авч үзье л да. За надад number гэдэг нэртэй хувьсагч зав. Энийг хувьсагч. Тэгээд би энэхүү утга нь болохоор 10 өгчээ. За энэ яаж байгаа вэ гэхээр би number гэдэг нэртэй хувьсагч үүсгээд тэрний утгыг би 10 болгож байгаа гэсэн үг. За дараа нь би number гэдгийг ингээ хэвлэх юм бол надад 10-ыг хэвлэнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр манаас ерөөдөө маш энгийн харагдаж байгаа. Гэхдээ манай C баг зэрэг өөр. За би C-ийн дээр болохоор энэхүү хувьсагчийг ямар төрөлтөө байгааг эхлээд бичнэ гэсэн үг. За би хамгийн түрүүнд int буюу бүхэл тоо гэсэн үг хамгийн ихний хувьсагч маань. За int гэдэг үг нь болохоор integer гэдэг үгийн товчлол буюу бүхэл тоо гэдэг үгийн товчлол. Тэгээд int гэвчж байгаа. За дараагийн хэсэгт болохоор би хувьсагчийн нэрийг өгнө гэсэн үг. За би number гэдэг нэрийг өгж байна. Та бүхэн дурын нэрийг өгч болно. За жишээлбэл A байна уу, B байна уу? Ямар ч хамаагүй. Гол нь та бүхэн хувьсагчийн нэрээ эхлүүлэхдээ тоогоор эхлүүлж болохгүй. Тэгээд бусд нь бол ерөөхдөө хамаагүй гэсэн. За ингээд болоо гэсэн ерөөхдөө хувьсагч зарлахад за би number гэдэг энэ төрөлтөө number гэдэг нэртэй хувьсагчийг зарлаж байгаа гэсэн. За би энийг одоо яг ингээд хэвлэх юм бол мэдээж алдаа заа. Хэдүүлээ энийг ашиглахын тулд баг зэрэг нэмэлт зүйлс шаардлагатай гэсэн. За би эхний байдлаар болохоор my number is гингүүтээ би яг энэ хэсэгт болохоор энийг 50 гэж үзэл та number-ыг. За тэхийн тулд манай C дээр баг зэрэг өөр хувь буюу процентын тэмдгийг тавиад тэгээд D-г тавьчих гэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр decimal гэдэг үгийн товчлол буюу тоо тэгээд энийг багасгаад хувь D болгож байгаа гэсэн. За дараагийн хэсэгт болохоор би дахиад нэг тасалд аваад тэгээд би хувьсагчийнхаа нэрийг биччихнэ гэсэн. За ингэснээр манай код ямар ч алдаагүй ажиллана. Тэгэхээр баг зэрэг намайг анх харахад бол баг зэрэг төвөгтэй санагддаг байсан. За ерөөдөө хувь D-ийн оронд манай number-ын утга очно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр my number is 10 гэд дэлгэцэн твлэнэ гэсэн үг. Тэгэхээр би үүнийг ажилуулъя. Та бүхэн анзаарч байвал my number is 10 гэж хэвлэж байгаа гэсэн үг. За хувь D гэж бичиж олно. Нөгөөднөөс хувь I буюу ингээд бичиж бас болно. Гэхдээ ерөөхдөө ихэнх тохиолдолд хувь D-гээр бичиж авчдаг. За та бүхэн ойлгохгүй баг зэрэг танил биш санагдж байвал бичлэг битгий зогсоороо хэдүүлээ удахгүй ойлгоод явна. За би одоо тэгвэл арай нэг өөр юм бичил та. За number A гэдэг нэртэй хувьсагч зарласан. Дараа нь болохоор би энд number B гэдэг нэртэй хувьсагч зарлажээ. За энэ хоёрын нийлбэрийг хэдүүлээ энд төрөлтөө sum гэдэг нэртэй утгад хувьсагч зарлаад энэхүү утга нь болохоор энэ хоёрын нийлбэрийг байна гэсэн үг шүү дээ. Хэдүүлээ шууд ингээ 15 гээд шууд гараар бол бичээд нэмж болохгүй. За ингийн тул хэдүүлээ number A дээр нэмэх нь number B болж байгаа гэсэн үг байхгүй юу? За баг зэрэг хэдүүлээ зүгээр A B C гэвчээ. A болон B. За ингэсэн тохиолдолд манай sum гэдэг нэртэй хувьсагч маань энэ хоёрын нийлбэрээр хэвлэгдэж байгаа гэсэн үг. Ерөөхдөө утга нь оноогдож байгаа гэсэн үг шүү дээ. За би энийг 20 болгоно уу 123 болгоно уу ерөөхдөө ялгаагүй шууд утгыг нь халаа авчна. За одоо хэдүүлээ шууд хэвлэж үзье л да. Sum of numbers хувь D гингүүтээ sum ингэ явуулчих. За үүнийг ажиллуулах юм бол та бүхэн одоо
C хэлэн дээр хүснэ 2 тооныхоо нийлбэрийг олгодог болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр 143 гэсэн үг. За мөн хувьсгч зарлахдаа заавал шууд утга оноохгүйгээр зүрх зарлаад орчиж болно. Энэ юу гэсэн үг вэ гэхээр би энэ хоёрын хувьсгчийг дараа нь ашиглана гэсэн үг байхгүй юу? Ерөнхийдөө одоо энэ хэсгээр нь би дахиад int a тэнцүү 10 b тэнцүү 20 гээд оноогод өгчих болно гэсэн үг. Заавал шууд анх яахтаа зарлахгүй. За дахиад хэдүүлээ нэг хувьсгч зарлчээ. За та бүхэн анзаарч үлэн хоёр ингээд int a, int c, int d гэдэг ингээд мөр болгонд бичээд баг зэрэг онцгой байгааз. Тэгэхээр хэдүүлээ шууд нэг мөрөндөөс багтааж бичих болно. Ингээд бол таслал аваад нэг иймэрхүү гэсэн үг. Тэгээд эдгээрийг устгачаа. За одоо яг яах вэ гэхээр int a-ийн утгыг хэдүүлээ өгчлөө, b-ийн утгыг өгчлөө, c-ийн утгыг болохоор b-г хуваах нь a гэвчээ. Тэр яг л манай арифметикийн үйлдэлтэй ажиллан c гэдэг тоо болохоор b-г хуваах нь a-тэй тэнцвэх гэсэн үг байхгүй юу? Өөрөөр хэлбэл 20-ыг 10-т байгаад c-ийн утга болохоор 2 гэж гарна гэсэн үг. За би үржирийг олохын тулд бас ингэ бичиж олно. Ялгаагүй нийлбэр тэгээд ялхуур гэх юм ачлаа. Ерөөдөө яг бусад зүйл нь болохоор математиктай ажиллахан. За мөн та бүхэн яг энэ дотроо шууд үйлдэлээ хийж олно гэсэн үг шүү дээ. Sum of numbers гингүүтэй a дээр нэмэх нь b гэдэг ингээд бичиж бас олно гэсэн үг. Тэгэхээр a дээр a болон b хоёр тооны нийлбэр нь болохоор 30. Тэгээд энэ 30 гэдэг тоо маань өөрөө энэ дээр орж байгаа гэсэн үг. Тэмгэж. За та бүхэн ерөөхдөө маш энгийн зүйлийг үзсэн байх гэж найдаж байна. Баг зэрэг үйлдэлүүдийн талаар. За миний дараагийн ярих чаг зүйл болохоор энэ болохоор бүхэл тоог хэлтгэж байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр энэ ямар нэгэн байдлаар 20 100-ны 25 гэдэг бол тоог бол авч чадахгүй гэсэн үг. Мөн 20 100-ны 123 ч юм те нэмэрхүү. За бүхэл тоон дотор бас эрэг болон сөрөг тоос бас хоёул орно. Тэгэхээр манайхаар хасах 123 гэдэг тоо орчиж байгаа гэсэн үг байхгүй юу? За манай сэлэн дээр бол хувьсгчийн int гэдэг хувьсгчийн төрөл маань максимумда 2-ын 31 зэрэг авдаг. 2-ын хасах 31-ээс 2-ын нэмэх 31 буюу хасах 2 тэрбумаас за байж байгаарай. За нэг иймэрхүү хасах 2 тэрбумаас нэмэх ийм тоо авдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би жишээлбэл int төрөлтөө хувьсгч зарлангуудаа 3 тэрбум гэдэг тоол өгөөд чадахгүй манай энэ хувьсгч агуулж чадахгүй гэсэн үг. Тэгэхээр би бас мөн сөрөг тоондоос ижилхэн би хасах 3 тэрбум гэж зарлаж болж чадахгүй гэсэн үг. За үзэл тавьжсэн тэгвэл хасах энэ төрөлтөө a гэдэг тоон дээр би 2 тэрбум за 3 тэрбум болгочээ. Тэдүүлээ үнийг a гэж. За энэ дээр бол мэдээж алдаа гарна. Би нэг комент болгочих. За одоо яг яах вэ гэхээр та бүхэн анзаарч ивэл манай энэ төрөлтөө хувьсгчийн төрөл маань 3 тэрбум гэдэг тоог агуулж чадахгүй болохоор ямар ч хамаагүй нэг үр дүн гаргаад өгч байгаа. Тэгэхээр манай програм бол буруу ажиллана гэсэн үг шүү дээ. За миний дараагийн ярих чад зүйл болохоор unsigned int гэж хувьсгчийн төрөл байдаг. Ерөнхийдөө int-ийг бол мэднэ. Int болохоор бүхэл тоо. Unsigned гэхээр ямар нэгэн сөрөг тоо агуулахгүй хувьсгчийн төрөл болгож байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр би 2 тэр хасах 2 тэрбум биш тэгээс 4 тэрбум болгож байгаа гэсэн үг байхгүй юу? Unsigned гэдэг түлхүүрийг орж ирэхээр ямар нэгэн байдлаар сөрөг тоо агуулахгүй тийм болохоор хасах 2 тэрбумаас нэмэх 2 тэрбум гэдэг чинь нийтдээ 4 тэрбум тоо. Мөн unsigned буюу сөрөг тоо агуулахгүй гэхээр нийтдээ тэгээс нэмэх 4 тэрбум тоо агуулж чадна гэсэн үг. За энэ тохиолдолд болохоор манай код маань ажиллана. За би нэг болохоор calling convention гэдэг байгаа. За би үүнийг хасах юу болгоод бичих юм бол манайхаар болчих гэсэн үг байхгүй. Хасах үгүй хувь d гэхээр зөвхөн int-ийг эхлэн хувь u гэхээр unsigned болоо явчихж байгаа гэсэн. Тэгэхээр энэ болохоор баг зэрэг эргэлзээтэй. Тийм болохоор анх сурж байхад бол жоохон надад бол хэцүү санагддаг гэсэн. Тэгээд та бүхэн дараагийн удаа ашиглаад ахаар илүү нүдэн чин тусаад илүү амар болно гэж. Бидний өнөөдрийн үндсэн хувьсгч болохоор int гэдэг хувьсгчийн төрөл гэсэн. Ерөнхийдөө 2 байт юм уу 4 байтаар зарладаг. Хэрвээ би дефолтоор зарлах юм бол зүгээр зарлах юм бол 4 байтаар зарлана. Буюу хасах 2 тэрбум 147 саяас нэмэх 2 тэрбум 147 сая хүртэл тоог агуулж чадна гэсэн үг.
За мөн unsigned int гэж байна. Энэ болохоор тэгээс 4 тэрбум 294 саяыг хүртэл агуулж чадна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр өнөөдөр хэдүүлээ энэ хоёр хувьсгчийн төрлийг үзлээ. За эдгээр нь бүгдээрээ энэ доошоогоо бүгдээрээ бүхэл тоог илтгэж байгаа. Тэгэхээр short гэх юм бол ерөөдөө хасах 32,000-аас нэмэх 32,000 хүртэл агуулж чаддаг бол unsigned гэдэг дэлгүүрийг орж ирж байгаа нөгөө сөрөгт агуулах гэсэн үг. Тэгэхээр 0-оос 65,000 хүртэл агуулж чаддаг гэсэн үг. За мөн та бүхэн заавал их тоотой ажиллах шаардлага гарах юм бол long гэдэг хувьсгчийн төрөл байна. Энэ яаж байгаа вэ гэхээр за энэ болохоор бүр масар их тоо байна. За хэдэн тэрбум зарг маш их тоо шүү дээ. Тэгэхээр энэ болохоор хасах 9 гэх мэтлэн юунаас энэ хүртэл тоо агуулдаг бол unsigned гэдэг түлхүүрөг орж ирэхээр бүр энэ хоёрын нийлбэртэй тэнцвүүц ийм тоог агуулж чадна гэсэн үг. Тэр нь бол маш урттай. За мөн та бүхэн хэрвээ шууд энэхүү хичээлд ашигласан кодыг авахыг хүсвэл манай шууд GitHub-ийн оюул эрнээр ороод энэ дээр дарчин C программинг хичээлээс. За энэ болохоор шууд ингэж харагдана. Хэрвээ та бүхэн хичээл нэг дээр ашигласан кодыг харах бол энэ дээр дараад хичээл нэгийг дараад сонгочно гэсэн үг. За ингэсэн тохиолдолд хамгийн ихний хичээлээр танилцуулсан кодыг ингэж шууд харагдаж байна. Хэрвээ татгаар бол энэ дээр байна. За мөн хичээл 3 буюу өнөөдрийн кодыг харахыг хүсвэл энэ дээр гарч ирж байгаа гэсэн үг. Тэгэхээр та бүхэн кодыг хичээлээ бичлэгээ үзэж дуусныхаа дараа шууд кодоо татаад авах боломжтой гэсэн үг.